Сайн байцгаана уу? Элит баг үзүүлж байна. 21-р зуунд 100% Азийн орнуудын толгомдож байгаа асуудлаас авч үзвэл 100% Азийн орнуудын дундаж наслалт сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд цаашдаач өсөх хандлагатай байгаа юм. Эдгээр орнуудын дундаж наслалтыг авч үзье. Монгол улс хамгийн бага нь 69.1, Япон улс хамгийн өндөр 8474 байна. Япон улсын иргэдийн тэтгэврт гарах нас нь 62 бөгөөд үүнээс үүдэн тэтгэврийн насны иргэд жил ирэх тусам өсөж байна. Энэ нь тухайн улсын эдийн засагт хүндрэл учруулад байгаа юм а. Үүнээс үүдэн улсын тэтгэврийн санд хомсдол үүсэн. Улс өөрийн эдийн засгийн эрх чөлөөг өдөр өдрөөр өгүүлэгдэж эхлэв байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шаардлага нэн тэвэн тавигдах бөгөөд энэ нь ирээдүйд залуучуудын дунд ажлын байрны хомсдлыг үүсгэх юм. Та энэ талаар бодож байсан уу? Хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх вэ? Бид үүнийг North Asia Forum-оор шийдвэрлэх гэж байна. Олон улсын залуучуудыг нэг дор цуглуулan уулзалт хийж өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан ирээдүйн хооч үе эцэг эхийнхээ төлөө эрүүл амьдралыг цогцлоохын тулд эв санааны үндсэн дээр эдийн засгийн эрх чөлөөг хамгаалахын тулд эвлэлтэнд нэгдэж ажиллах нь бидний гол зорилго болоод байна. Мөн түнчлэн нийгмийн дунд идэвхгүй хэмнэлээр амьдарч байгаа залуучуудыг идэвхжүүлэн сэтэлжүүлж илүү ихийг хийж бүтээхэд бид туслах хэрэгтэй байна. Энэхүү инх тайвны хамтын ажиллагааг бий болгохын тулд нэн ялангуяа Монгол залуучууд бид илүү хөгжин дэвшиж мэдлэг боловсролтой, олон талын чадвартай, туршлагатай боловсон хүчингүүд болох шаардлагатай. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.